Немосрын учрлыг нийт гишүүдийн 85.2% нь дэмжиж Монгол улсын их хурлын 14 дахь даргаар томилсноос хойш 100 хоног өнгөрчээ. Учрлаар удирдуулсан 5 намын эслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент энэ хугацаанд хилцэн баталсан онцлог хуулиудаас эхлээд хэрэгжүүлсэн гол ажлуудыг тоомлон хүргэе. Хууль дээдлэх, шударга ёс зүй, тэгш эрхийн зарчмыг улсын их хурл өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй. Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвшөх учиртай. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл сарвал орчныг энэ танхимд бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улсын их хурлын 2025 оны намрын ээлж чуулган 9-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 31-нийг дуустал ажлын 75 өдөр чуулж 14 хууль 37 тогтоол хэлэлцэн баталсан. Улсын их хурлын дарга учрал өнгөрсөн намрын чуулганыг хүний эрх чөлөөг хангах, хүнд суртал хууль журмын чөдөр тушаанаас иргэдэд чөлөөлөх бодлого шийдлийн шинэ гарааг эхлүүлсэн гэж тодтгов. Эдгээрээс гадна парламентын ил тод байдлыг чухалчилж, тэгш хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэхэд түлхэц олсон ажлуудыг ч онцолж болохоор байна. Гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалan дотоодын зах зээл дээр газрын төсвийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих, болцсошгүй эрсдлийг бууруулж даван туулах арга хэмжээ шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг баталсан. Хууль батлагдсанаар газрын төсвийн бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамж тогтворжиж, тасалдал хомсдлоос урьдчилан сэргийлэх нийгмийн эдийн засгийн ач холбогдолтой юм. Бензин шатхууны хэрэглээ, түн шатхууны хэрэглээг одоо огцом өсөж байгаа. За энэ хэрэглээг өсөж байгаатай холбоотойгоор бид одоо бас дотооддоо хадгалах, одоо агуулгах савны хүрэлцээ огцом хүрэлцэхгүй байдалд хүрч одоо түн шатхууны хомсдолтой байдал нүүрлэх юм одоо аюул учраад байгаа. За энд бол одоо Монгол Улсын их хурлаас тусгаасан хууль одоо манай яамнаас санааш батлуулсан. За энэний хүрээнд одоо бид энэ дотоодын хадгалах чадвараа нэмэгдүүлэх, бензин шатхууны хадгалах агуулгуудаа нэмэгдүүлэх ажлуудыг ойрын 2 жилдээ багтааж хийн. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. Уг хуулиар нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг 5% ба түүнээс нэмэх хасах 1 болгон бууруулснаар Монгол улсын хэмжээнд 120 сум 4%, 155 сум 5% болж малчид даатгалын үр шимийг хүртэх боломжтой болсон. Мөн давтамж нь ойртож буй зудан эрсдлийг хохирол багтай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг 1 удаа урьдчилан олгож болно гэсэн зохицуултыг тусгажээ. Мал нь хоригдоод 6% хүрээгүйгээс хохирлоо барагдуулж чаддгүй, даатгалын нөхөн төлбөрөө авч чаддгүй олон 10,000 малчтад бол том одоо бололцоог нээж өгч байгаа гэж ойлгож болно. Хэрвээ танаас өмнө цаг хүндрээд малын хоригдол эхэлсэн бол одоо өвс тэжээл ийм үн өсөхөөс өмнө даатгалаас танд өвчилж одоо хохирлуудыг нь бараг одоо нөхөн төлбөрүүдийг олгож эхэлнэ гэж байна. Монгол Улсын их хурлын дарга үндсэн хууль заасан иргэний эрх чөлөөг хавчиж хязгаарласан, хүнд суртал, хуулиас давсан журам, төрийн хитээцсэн оролцооноос иргэнэ хувийн хэвшлүүдэд чөлөөлөх чөлөөллийн наачлагыг дэвшүүлсэн. Чөлөөллийн наачлагыг бодлого хөтөлбөр бодит үр дүн өөрчлөлт болгон амьлуулах 12 ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгүүд эхнээсээ үр дүнгээ өгч Улсын их хурлын хэд хэдэн тогтоолыг оны өмнө батлуулсан. 20 кВт-аас илүү гарсныхаа шугамд нийлүүлдэг, орлого олдог, тэгээ өөрсдөө хяндаг, тэгээ өрх болгон цахилгаан үйлдвэрлэж болох юм нөхцөл тавигдсан. Үндэстэн даяар энийг орон даяар хэрэгжүүлвэл бид нөгөө эрчим хүчний энэ хараат байдлыг бууруулах юм байна гэдэг их хурлаас тогтоол гаргасан. Би өнөөдөр 18 кВт-ийн цахилгаан 100% бол төвийн сүлжээнд холбоод бусад бүх хэрэглээ, интернет, бодоо юу гэдгийг хэрэглээний усны ноцоос бүх хэрэглээгээ сэргээдэгтэй байцсан. Надад хэмнэлт ирсэн үү? Ирсэн. Байгаль орчинд ээлтэй зүйл хэрэгжилж байна. Эрчим хүчний зөв хэрэглээ гэдэг юм лав надад болон манай хүүхдүүдэд суучлаа. За нэг айл бол 14-өөс 15 шат дамжлага дамжиж одоо өрхийн хэрэглээнийхээ тийм ээ нарны хавтангийн зөвшөөрлийг авах юм байна гэдэг тооцоо гаргасан. Шалгаад үзэхэд эдгээр бол бүгдээрээ нэн зайлшгүй одоо шаардлагатай бус айл өрхийн хэмжээнд бол юм хитээцсэн ачаалал байсныг бид нэр болиулаад цуцлаад ердөө одоо 2-3 шат дамжлагаар ажлын 11 өдөрт холбох болж одоо шийдвэрлсэн байгаа. Чөлөөллийн наачлагын хүрээнд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай Улсын их хурлын тогтоолыг баталж, засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгсөн.
банк санхүүгийн салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, гадаадын банкны салбарыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг дэмжих зорилттой ажлууд багтсан юм. Гадаадын банкыг оруулж ирье, зээлийн хүүг бууруулъя, өрсөлдөх чадварыг одоо хувааснаар одоо өнөөдрийн санхүүгийн дарамт арай хөнгөрөх юм байна гэсэн энэ гарц харгалгааг би залуу хүний хувьд, үйлдвэр эрхлэгчийн хувьд үнэхээр их дэмжиж байна. Банкны салбарын доктортой байдлыг хангахын өрөөнд бол нэгдүгээр бас тухайн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх тал дээр бол ажиллаж, гадаадын банкуудыг орж ирэх сувгийг бол илүү чөлөөтэй болгох тал дээр бол ажиллаж, банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол төслийг бэлдээд өргөн барихад бол бэлэн болж байна. Төсвийн бодлого мөнгөний бодлогоо уялдааг хангуулах нь бидний хамгийн гол зорилго юм аа. Тийм ч учраас энэ төв банкн дээр арга хэмжээнүүдийг авах ёстой гэж миний хувьд зорж байгаа. 126 хүнийг чөлөөлсөн. 20 гаруй газрын захирлыг 10 болгосон. Мөнгөний бодлогыг хатууруулж байгаа. Энэ бол эцэстээ иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого байна. Улсын хурлын дарга учрал зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлын гишүүний хуваар санаачлан өргөн барьсан нь түүний дэвшүүлсэн чөлөөллийн наашлагын эхлэл байсан. Бизнес эрхлэгчдийг залхаадаг бичиг цаас, шат дамжлагыг цөөлж, зарим төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл хүсэх бус мэдэгдэл илгээгээд эрхэлдэг байх зохицуултыг хуулийн төсөлд тусгаж байна. Одоо манай нэг хүүхэд нэг Баян-Хонгор аймагт хүнсний дэлгүүр ажилладаг байсан. Тэгээд тэрний зөвшөөрлийг авах гээд жил гараа яваад сүүлдээ бараагүй орхисон. Одоо тэрний хүнсний дэлгүүр хаагдаад 4-5 жил болчихно. Уул нь тэр чинь ажиллаж байсан бол тэр хүүхдэд хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд ингээл нэг ажилгүйдлийн орон байр нэмэлтэйл. Өөрсдөө тарьсан ногоог ингээд зарыг гэхээр ерөөсөө хүлээн зөвшөөрдөг байхгүй. Танилтаа нэг нь энэ тэнд павильон нээгээд байгаа байхгүй юу? Үйлдвэрээ барья газар өгөөч гэхээр өгдөггүй. Манайх үйлдвэрлэлээ явуулъя тог өгөөч гэхээр тог байдгүй. Өнөөдөр байгаль орчны чиглэлээр 9 баримт бичгийг олгохдоо 42 шат дамжлагтай байна. Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичгийг олгохдоо 80 шат дамжлагтай байна. Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичгийг олгохын тулд 138 шат дамжлага дамжуулж байгаа шүү дээ. 138. Тэр журмаар зохицуулах харилцаануудыг хууль руу татж авч байгаа. Хууль руу татж авч байгаа. Тэгэхээр 100-аад журмыг цуцлана. Бизнесийн орчин дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хвшлээд дэмжсэн татварын шинжилгээг хэрэгжүүлэх нь чөлөөлийн санаачлагын бас нэгэн зорилт юм. Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газраас татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлж, улсын их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг олон талт цуврал хэлэлцүүлгүүдийг өргөнүүлсээр байна. Энэ хууль батлагдах юм бол иргэдийн нуруунд ирж байгаа татварын ачаалал 2 ихнээ төгрөгөөр буурна. Аж ахуй нэгжүүдийн одоо нуруунд ирж байгаа татварын ачаалал 700 тэрбум төгрөг буурах юм. Өөрөөр хэлбэл 2.7 тэрбум төгрөгөөр үндсэндээ жил болгон иргэд аж ахуй нэгжийн нуруунд ирдэг татварыг хөнгөлж өгнө гэсэн. Орон нутагт ер нь алслагдсан гэхгүй хөдөө орон нутг руу нүүж тэнд очиод өөрсдийн нөөцөөр аж ахуй бизнес эрхэлж байгаа яг энэ дотоодын аж ахуй нэгжүүдийг тодорхой хугацаанд буюу тухайн бизнесийн салбарт боожих хүртэлх хугацаанд нь татвараас нь чөлөөлөд өгөөч. Төлөвлөлийг бууруулах чиглэлээр ялангуяа одоо хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгож тэнд одоо бизнес эрхлэх татварын таатай орчин бүрдүүлэх талаар бид нэр ямар ажил зохион болох хэрэгтэй гэдэг талаар бол бас анхаар судлах хэрэгтэй байна гэж бодож байна. За нөгөө талдаа болохоор гадаадын хөрөнгө оруулагчдыг татах энэ тал дээр одоо татварын хувьд бид нэр ямар их зүйн орчныг сайжруулах шаардлага байгаад байгаа нэг судлах хэрэгтэй байгаа даа. Төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй, төрийн өмчийн компаниудад давуу эрх олгохгүй байх чөлөөлийн санаачлагын үзэл санааг эдийн засгийн эрхчлөөний тухай хуулиар баталгаажуулахаар өргөн мэдүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэх уг хуулиар иргэний чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг баталгаажуулснаар хувийн өмчийг хамгаалж хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийг зорж байгаа юм. Бизнесийн эрх чөлөө 184 улсаас таг дундуур 85 байна. Төрийн хэд их оролцоо зах зээлийн өрсөлдөөнд саад болж байгаа зохицуулалттай орнуудтай харьцуулсан чинь өмчийн эрхийн хамгаалтаараа 184 улсаас 94-т орсон. Тэгэхээр бид эдийн засгийн эрх чөлөөний хуулийг батлая гэж зорилт төвшүүлээд байгаа нь энэ юм аа. Хувийн өмчийг хамгаална, эрхцүүн байдлыг дордуулсан шийдвэр огт гаргахгүй. Хуулиар хамгаална. Монгол Улсын их хурлын тамгын газар нээлттэй мэдээлэл ил тод байдлын талаарх shilin.gov.cg-ийн сайтын шилэн индекс үнэлгээгээр 95%-аар үнэлэгдсэн. Энэ нь төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ойлгомжтой, хяналттай байлгах чиглэлд хийсэн ажлын бодит үзүүлэлт юм.
Түүнчлэн парламент цэгийн цахим уудсанд дэг парламент AI дүн шинжилгээ засгийг нэмснээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний эрх эрхчлөлөг зөрчсөн заалт байгаа эсхийг химэл оюун ухаанаар шинжилдэг боллоо. Хүний эрхийн зөрчил байна уу? Эдийн засгийн эрх чөлөөний зөрчил байна уу? Үндсэн хуулийн зөрчил байна уу? Улс төрийн эрх чөлөөний зөрчил байна уу гэдгийг хиймэл оюун шинжилж байгаа. Тийм учраас цаашид их хурл хүний эрх чөлөөг зөрчсөн хууль тогтоомжийг хүлээж авахгүй. Эхлээд хиймэл оюун дээр шинжилгээ хийгээд хүний эрхийн зөрчлүүд байвал буцаана. Тэгэхээр их хурлын гишүүд хууль санаачлагч нар мөн судлаачид хууль боловсруулсан бол тэр апплод хийгээд хуулийн дээрээ дүн шинжилгээ хийж болно. Редакцийн бас агуулгын засваруудыг хиймэл оюун нэг минутанд л хийж байгаа. Улсын их хурлын гишүүдийн албан хэрэгцээнд e-цэг парламент цэгийн платформыг нэвтрүүллээ. Ингэснээр гишүүдийн эрт санал хураалт, хуралдааны тов, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, ажлын хэсгийн оролцоо, итгэх зэргийг нэгтгэн мэдээлэхээс гадна улс орны нийгмийн эдийн засгийн статистик болон бусад мэдээллийг бодит цагийн гормоор хүлээн авч ашиглах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн парламентын сэтгүүлчдийн өрөөг 12 жилийн дараа шинжилэн тогтжуулснаас гадна чуулганы танхимын шилэн хаалтыг буулгаж иргэд хэвлэлийнхэнд ил тод нээлттэй боллоо. Сүүлийн үед хийж байгаа энэ өөрчлөлтүүд, шинжилтүүд бол таалагдж байгаа. Наад зах нь бол одоо энэ чуулганы танхимын өөдөөс харсан хэсэгт ширээ сандлыг бол тогтжуулж өгсөн. Зам уртцагч залхуу хүртэл тавьсан байгаа нь бол маш их таалагдж байгаа. Миний хувьд болохоор өмнө хажуудлын кафе бэнэд орж ерөөхдөө монтажуудаа ч юм уу хийдэг байсан. Одоо бол яг үйл явдлын дундаар тийм ээ хурдан шуурхай ажиллахад бол яалтч байхгүй ингээд юм ширээ сандал тавиад өгсөн бол маш юм боломжтой болоод ирж байгаа юм. Төрийн орд нь одоо миний ойбс ч юм уу миний гэр орон биш ч гэсэн миний бас ажлын тодорхой хэмжээний цагийн үр бүтээл маань өнгөрдөг. Тэгэл хэвлэл мэдээллийн байгууллагын бас ажиллах орчинд нь бас их хурлын тамгын газраас анхаарч энэ бүгдийг бас шинжилж тогтчулсан явдалд нь их баяртай байна. Улсын их хурлын даргын санаачлагаар хууль, тэгш үйлчлэх зарчим, иргэн бүр мэдээллийг ижил хүртээмжтэй авах эрхийг боддоор хэрэгжүүлэх үүднээс Монгол улсын үндсэн хуулийг Монгол Брайль үсгээр хэвлэж нийт хэрэгцээнд зориулсан түгээсэн. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаад зогсохгүй хүн бүр өөрсдийн суурь эрхээ эдлэх боломжийг бүрдүүлсэн алхам байлаа. Түүнчлэн үндсэн хуулийн өдрөөр Монгол улсын их хурал хүүхд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж хүүхэд их нэлхас төрийн хамгаалтанд байна гэсэн үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатнд хангаж ажиллахад зарласан. Хүүхэд хамгааллын чиглэлээр зөрчилтөө байгаа хууль эрх зүйн орчны давхардл хийдэл зөрчлийг арилгана. Сая одоо хүүхэд хамгаалах төр байруудтай бас нөхцөл байдалтай бас танилцлаа. Хүүхэд хамгаалах төр байр гэдэг чинь яг ямар байр байх ёстой юм бэ? Хамтарсан баг гэдэг чинь ямар баг байдгийм бэ? Хүүхдийн төлөө ажиллана гэдэг чинь энэ сургалтын хөтөлбөр чи яаж боловсруулагдах, хин оролцох ёстой юм бэ гэдгийг бид нар үлгэр загвар байдлаар үзүүлэх хэрэгтэй. Хаврын чуулганаар бүгдээрээ хамтдаа олон хүүхэд хамгаалалттай холбоотой хуулиудыг батлан гаргана. Ээлж чуулганы завсарлагын хугацаанд улсын их хурлын дарга тэргүүтэй гишүүд сайд нарын бүрэлдэхүүн зүүн, хангайн, төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутаг тулгымцсан асуудлаар нээлттэй ярилцсан. Уулзалтуудын мөрөөр иргэдээс дэвшүүлсэн асуудлуудыг нэгтгэн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Харьяа яамд болон чигүүргийн байгууллагуудад даалгасан юм. Иргэд хувийн хвшлээ, хүнд суртал, дүрм журмын саад гацаанаас чөлөөлж, орлогыг нь төрөлжүүлэх боломжийг нээх чөлөөлийн санаачлагыг орон нутгийн иргэд дэмжиж байв. Нэг одоо их хурлын гишүүн ирээд нэг нам яриад байд. Гэхдээ чи намын гишүүн хүнхэд Монголоо гэсэн сэтгэлээр өнөөдөр дуурч байгаа хүн учрал дарга бай. Энийн цаана маш их баяртай учрал байгаа. Би бол дотроо бодож байна. Махын зах зээлийн зарчмаар явуулаад өгөл дөө. Энэ төрийн төр оролцоод ирэхээр хөдөөний хэрэгдэг өөртөө мохоогоод шүү дээ. Зулаагаад шүү дээ. Доош нь татаад шүү дээ. 10 хэдэн жилийн өмнө хэрэгцсэн шүү санаж байна. Дулааны станц нэг бага орны дулааны станц тэр үедээ бол хүчин чадлын аймгийн хэмжээнд хөгжүүлсэн. Тэрнээс хойш аймгийн барилга инженерийн байгууламж 2 дахин өссөн учраас хүчин чадал нь хүрхээ байсан. Энэ малчтай холбоотой асуудлаар улсын хурлын дарга бас нэлээд бас зөв бодлого ярьж байна гэж одоо харж байна. Сэтгүүлчнийхээ хувьд
ийм нарлаг Монголын малчин гэдэг нэг юм хөтөлбөр санаачилж байна. Үндэсний өв уламжлалаа хадгалж хамгаалж нүүдлийн соёл иргэншлийнхаа өв уламжлалыг үеийн үед сахиж ирсэн малчин түмнээ дэмжихгүйгээр Монгол улс цаашаа хөгжихгүй. Тийм учраас төрийн бодлогын цөмд бол малчид байх ёстой гэдэг зарчмыг бол бид нар хатуу байх ёстой. Монгол Улсын их хурлын дарга учрал Оросын албаны улсын холбооны хурлын төрийн дуумын дарга Володны урилгаар тус улсад аль биесны айлчил хийсэн. Хой төршөөс эхэлсэн улсын хурлын даргын анхны гадаад албан айлчил нь байгаа нөөц боломжоо бүрэн ашиглаж худалдаа эдийн засгийн харилцааг шин шатанд гарган Евразийн зах зээл дотоодын бизнесүүд нэвтрэх боломжийг нээж хэцрүүтэй худалдааны эргэлтийг харилцаа ашигтай болгох эрх зүйн зохицуултуудыг эхлүүлснээрээ ач холбогдолтой байлаа. Тохирлын үнэлгээний үр дүнг шууд хөлийн зөвшөөрөх хамтран ажиллах харилцаа ойлголцлын санамж жүжигийг сойрхон батлаа. Уул уурхай, зам барилга, хүнс, эмнэлэг, эрүүл мэнд гэдэг юм уу те энэ лабораториудынхаа сорилтын дүн шинжилгээг шууд хөлийн зөвшөөрнө гэсэн үг. Энэ удааг айлчлал яг харахгүй Монгол Улсын хувьд түүх ажил болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Би үндэсний итгэмжлийн төв маань харилцаа хөдөлмөр хэлцээр дээр гэрээгээ зурлаа. Манай стандарт хэмжилсэн газар маань гол стандарт бас хамтын ажлын гэрээ зурлаа. Энэ юу гэсэн үг вэ? Нэг стандарт, нэг итгэмжил, нэг баталгаажт болж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай нийт аж ахуйн нэгжүүд маань цаашаа Европ Евразийн 5 орнд болоод чөлөөт бараа бүтээгдэхүүн экспортлох тэрний суурин тавигдсан гэж бодож байна. Их хурлын дарга учрал тэргүүтэй төлөөлөгчдийг Оросын холбооны улсад хийх айлчил төлөөлөгчдийн их амжилттай боллоо. Халуун дотн сайхан элэгсэг дотноор хүлээж авлаа. Оросын холбооны улс Монгол улстай харилцах харилцаанд их өндөр ач холбогдол өгч байна гэдгийг бол илэрхийлж байна. Улсын их хурлын дарга учрал Монгол Ардын намын даргын хуваар Хятадын коммунист намын урилгаар Бүг найрамдах Хэд дард улсад айлчлаа. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын орооны дарга Хятадын коммунист намын төв орооны улс төрийн товчооны гишүүн Жао Луижитэй уулзаж хилцээ хийсэн юм. Урд төршийг зорьсон айлчлал нь хууль тогтоох дэд байгууллага болон улс төрийн нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгий нөхөөлөхөд чиглэж хил дамсан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх, газрын төсний бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам цааш нь хөгжүүлэх талын асуудлуудыг ярилцлаа. Гашуун сухад ганц модны бомбын асуудал, за энэ асуудлын энэ хүрээнд бол тэр хил уулалтын асуудлыг бол төмөр замын холбоотой асуудлыг бол нийт тэрмэнд бол шийдвэрлэх. За тэгээ цаашаа бол бусад бомбын асуудлуудыг бол шийдэхээр бол бас ярилцлаа. Илүү улс хоорондын харилцааны гол суурь нь бол тэр хоёр улс бие биендээ итгэж гинөө. Улс төрийн хэвд итгэл, улс төрийн талаас итгэлцэж гинөө гэдэг дээр л бүх юм тогтдог. Магадгүй зарим аж ахуйн чиглэлээр яригддаг яриа хэлцээс илүү ийм том суурь бэхжүүлсэн ийм айлчлал боллоо л гэж бодож байгаа, харж байгаа.